Хэрэг хүний зүрх баруун талдаа байсан бол хүн ямар харагдах байсан болоо? Бидний амьдралын хэм маяг ариун өөр байх байсан болов уу? Хүний биеийн зүрх анх эхийн эвлэлд бүрэлдэхдээ төв хэсэгт байрладагч ургийн хөгжлийн явцад зүрх нь зүүн тийш хазааж одоогийн энэ байралтад ордог байна. Энэ процесс нь ургийн хөгжлийн эхний 7 хоногт болдог бөгөөд энэ үе шатанд биеийн дотоод эрхтнүүдийн зохицуулалт эхэлдэг юм. Хэрвээ зүүн тийшээ хазаах нь энэ үйл явц ямар нэгэн байдлаар эсрэг чиглэл байрлуул биологийн болон физиологийн төвшөнд дараах өөрчлөлтүүд гарах байсан. Мэдээж биеийн бус дотоод эрхтнүүдийн зохион байгуулалт өөрчлөгдөх байсан. Зүрхтэй зэрэгцээ байрлах уушиг, элэг, ходоод зэрэг эрхтнүүдийн байрлал өөрчлөгдөнө. Уг нь бол хүний биеийн дотор эрхтнүүд зүрхийг тойрон байрладаг. Зүүн талд байрлах зүрх нь уушиг, элэг зэрэг бус эрхтнүүдтэй зохицож цусны урсгалыг үр дүнтэй зохицуулахад нэмтэй. За жишээ нь элэг зүрхний баруун талд байрлаж зүрхний үйл ажиллагааг дэмждэг. 2. Цус хангамж муудах, эрүүл мэндийн асуудал үүсэх магадaltaй. Зүүн талдаа байрласнаар цусны хэрэгэлт илүү үр дүнтэй хурдан явагддаг. Зүүн ховдол нь бүх биеэр цус шахаж, зүүн артер нь гол артерийн цус руу цусыг илгэнэ. Энэ байрлал нь цусны урсгалыг илүү үр дүнтэй байлгаж өгдөг. Гэхдээ нэг сонин юм хэлэхдээ зүрх нь баруун талдаа байрладаг эмгэг байдаг бөгөөд декстрокардио гэж нэрлэдэг. Тодорхой тооны хүмүүс энэ эмгээр өвдсөн байдаг бөгөөд тэдний хувьд декстрокардио хүмүүсийн хувьд эмчилгээ болон онцлогоо нь хийхэд заримдаа хүндрэлтэй байд юм байна. Зүрхний байрлал нь өөрөөгөө мдээгүй эмчнаар анхлан онцлогоо хийхдээ төөрөгдөх тохиолдол гардаг байна. Мөн бусад нэмэгтэй хавсрах магадлал байдаг бөгөөд сайтус инверсус гэх өвчний үед бүх дотоод эрхтнүүдийн байрлал нь эсрэг тал буюу толин тусгай шиг байрлсан эмгэгтэй хавсрах тохиолдол байдаг байна. Баруун талдаа зүрхтэй байх эмгэг болон дотоод эрхтнүүд нь эсрэг байрлалд байх эмгэг нь төрөлхийн генетикийн нөлөөтэй байдаг бөгөөд эдгээр хүмүүс нь гаднаасаа мэдэх боломжгүйгээр барахгүй эмчнаарч рентген зургаар харахгүй бол мэдхэд төвөгтэй байдаг. Тэдний ихэнх нь энгийн хүн шиг амьдарч чаддаг. Тэгвэл ийм эмгэгтэй хүмүүсийн дунд бидний мэдэх алдартнууд байдаг. За жишээ нь гэртээ ганцаараа киногоор бидний сайн мэдэх Кевиний ээж жүжигчин Кэтрин О'Хара болон Jackass телевизийн шоугаар алдартай Стив О нар яг ийм эмгэгтэй бөгөөд үүнээс болж эрүүл мэндэд ямар нэгэн ноцтой асуудал гарч байгаагүй бөгөөд энгийн хүмүүстэй л адилхан амьдарч адилхан харагддгийг бид мэднэ. Зүрх баруун талдаа байрлах нь хүний амьдрал тодорхой хэмжээгээр нөлөөлж болох ч гэсэн ихэнх тохиолдолд хүмүүс эрүүл хэвэн амьдарч чаддаг. Ийм тохиолдол нь хүн бүрт өөр өөр байдаг бөгөөд зөв онцлогдож цохим эмчилгээ хийсэн тохиолдолд амьдралын чанар өндөр байна.